Hailey Baldwin Justin Bieber-ийг хэрхэн араас нь мөшгөж авч суусан бэ гэдэг талаар ярьсан шүү дээ. Тэг бүр 10 жилийн турш нэг хүн ингээд араас нь мөшгөөд явсан газар болгоно ингээд дагаж яваад байнга ингээд ажиглаастай байх чинь бол одоо одоодын хувьд бол гой сонсогдож байгаа байх заяа. Энгийн хүний нүдээр бол эн чинь яг нэг юм гимт хэрэг шиг сонсогдоод байгаа байхгүй юу. За одоо жишээлбэл зүгээр намайг заяа. Зүгээр би ч одоо зүгээр л энгийн хүн штэ. Намайг одоо ингээд нэг хүн ингээд байнга үзээд ингээд дагаад энэ хүн юу хийж гин хаана явж гин гэд ингээд миний явсан газар очиод байх юм бол надад бүр амар creepy санагдаж штэ. Ямар муухай эвгүй юм бэ гэж бодно штэ. Гэхдээ одоо одоод баян хүмүүсийн хувьд бол энэ бол зүгээр л гайхалтай хайр юм байна гэж бол хүмүүст харагддаг юм шиг байгаа юм. Hailey одоо энэ Selena-г хэрхэн дуурайж ярьдаг, Justin-ы анхаарлыг өөртөө татах гэж одоо хэрхэн ингэж Selena-г дуурайдаг байсан талаар өмнөх бичлэгэн дээр ярьсанчлан Justin Bieber одоо ингээ Instagram дээрээ ингээ тийм охтуудын постн дээр лайк 2-3 удаа дарах ч юм уу те аль эсвэл одоо юм таалагдж байгаа юм hot sexy охтуудынхаа одоо энэ зургийнхаа доор ингээд комент бичихэд Hailey яг араас нь яг тэр охиныг ерөнхийдөө бол дагсан байдалтай бас яг зураг даруулдаг байгаа байхгүй юу. Ганцхан Hailey Selena-гаар өвчлөөгүй. Одоо Justin-ы эргэн тойронд байгаа охтуудыг ерөнхийдөө бол өөрийнхөө замаас холдуулах гэж бодсон юм уу яасан. Тэгээд ингээд юу яагаад байгаа байхгүй юу. За тэгээд хэнийг ингээд бас ингээд дуурайчваа, дагчваа, юу болчваа гэд тэгэхээр штэ. Sabrina Carpenter гэд одоо бол яг жинхэнэ яг од болоод байгаа дуучин байгаа. Sabrina-г дуурайж авахулсан юм 2-3 зураг явж байгаа байхгүй юу? Hailey began posting photos to Instagram wearing the same outfits and striking the same poses, sometimes within just 24 hours of Sabrina. Sabrina-г бол Hailey угаасаа нөх амар Selena шиг ингэж нөх айхтар тэгж дуурайгаагүй заяа. Хэсэг хугацааны л зүйл байсан заяа. Ганцхан Hailey гэлтгүү одоо энэ Justin бас өөрөө амар асуудалтай байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр өөрөө нэг ярилцлаган дээрээ I thought marriage gonna fix things гэд нэг тиймэрхүү утгатай юм хэлсэн байгаа байхгүй юу? When I first got married, I hit a little bit of an emotional breakdown because I thought marriage was going to fix all my problems. Wow. And it didn't. It's hard sometimes to look in the mirror and really have to realize maybe you're not the person that you necessarily thought that you were. That's just a result of trauma and life circumstances. Би ингээд хүнтэй гэрэлчих юм бол бүх зүйл хэвэн болно, арай дээр болно гэж бодсон. Гэхдээ тийм болоогүй гэсэн утгатай юм ярьсан байна. Justin бол ерөөсөө тийм mature болоогүй хүн шиг санагдаад байгаа байхгүй юу? Миний бодлоор. Одоо тэгээд одоо энэ Justin-ы гаргаж байгаа энэ үйлдэлүүд одоо сүүлд бас дахиад шууган тариад байсан шүү дээ. Justin бас ингээ хар тамхи хэрэглээд лайв хийгээд одоо ингээд сонин постнууд оруулаад байна гэд. Одоо тэр нөгөө оруулсан постын тэр одоо юм бүх юмнуудын угаасаа Selena Gomez, Benny Blanco-тай холбож байгаа. Тэрийг одоо яг энүүний дараа яриа заяа. Ерөөсөө Justin Bieber-ийг ингээд хүмүүс амар өрөвдөж байгаа заяа. Хэлцүүгээр амар өвдсөн байна. Бас нэг хэсэг Didi-гээ шууган тариад явсан шүү дээ. Didi-гийн одоо ингээд нөлөөнд орсон одоодын дунд нь бас одоо Justin Bieber явж исэн тийм үү. Тэгээд одоо Justin-ы фэнүүд болохоор одоо Didi-гийн нөлөөнд амар хүчтэй орсон хүмүүсийн нэг нь Justin Bieber яа гарахгүй мөн. Тийм болохоор одоо наа чин сэтгэл зүйн хувьд маш их гэмтэлтэй байгаа гэж одоо ингээд амар өмөрөд байгаа байхгүй юу. Тэрнээс ингээд за сэтгэл зүйн гэмтэл авсан байж болох юм. Гэтэ энэ одууд чинь өөрсдөө сэтгэл зүйчтэй тераписттэй байдаг үстэй тий. Тэгээд ингээд хангалттай мөнгөтэй хангалттай хэмжлэгээ хийлгэж авах боломжтой юм байхад яагаад өөрсдөө энэ амьдралыг сонгоод шууган тариад яваад байгаа нь бас амар асуудалтай заяа. Тэгээд дээрээс нь Hailey Justin ингээд хайртай болоод ингээд тэр хоёр суусан байж болно заяа. Гэхдээ Justin ингээд Hailey-тэй ингээд гэрэлжээд ихнэр нөхөр болчоод одоо ингээд хүүхэдтэй болсон шүү дээ. Энгийн хүний хувьд ч тэр одоо том celebrity одоодын хувьд ч тэр хүүхэд гэдэг бол тийм ч амар тийм хөнгөн ингээд аваад явчих тийм асуудал биш байхгүй юу? Энд чинь бол амар нухацтайгаар хандах тийм асуудал гэж би бол боддог. Тэгээд Justin өөрөө энэ хүүхэдтэй ерөөсөө анхаарлаа хандуулахгүй одоо ингээд олон жил одоо энэ хажууд нь байсан хэдийгээр одоо Hailey Justin-аар амар өвчлсөн байсан ч гэсэн за одоо тэрийг ингээд хүлээн зөвшөөрөөд одоо ихнэрээ ч гэсэн одоо ингээд хайрлахгүй амар сонин авир гаргаад байгаа нь надад бол Justin бол үнэхээр яг юм өсвөр насны юм хүүхэд
яг ингээд том хүний биед орсон хүн шиг ингээд санагдаад байгаа байхгүй юу. Тийм байгаа. Тэгээ Justin бол өөрөө бас ерөөсөө зүгээр юм цав цагаахан цаас бол биш. Бас л айгүй юм хортой хүмүүсийн нэг байгаа байхгүй юу. Тэгээд тэр нь болохоор бас яаж илэрч ийн вэ гэхээр одоо хүмүүсийн нөгөө шууган тариад байгаа энэ юм байгаа штэ. Тэгээд энэ шууган тариад байгаа энэ мэдээнүүдийн цаана Justin Bieber одоо яг энэ Benny Blanco, Selena Gomez хоёрын ингээ хамтарч ингэж гаргасан энэ альбом дуунуудыг гарахтаа зэрэгцээд яагаад ийм шууган тариад байгаа вэ гэдэг чинь бас амар учир шалтгаантай байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Selena Gomez одоо угаасаа ингээд өөрийн гэсэн брендтэй, өөрийн гэсэн бизнестэй Justin Bieber-с арай илүү амжилттай явж байгаа хүмүүсийн нэг гэж би ойлгож байгаа. Ерөнхийдөө бол тэгж харж байгаа байхгүй юу. Тэгээд Justin Bieber болохоор Selena Gomez-ийг хайрладаг байсан ч гэсэн одоо яг нэг юм бүтэлтэй юм шиг, бүтлгүүч юм шиг одоо ийм хүнтэй суугаад тэгээд ингээд карьер нь өсөөд байгаа юм шиг, гунаадж байгаа юм шиг яг нэг амар сонир докторгүй байдал орсон болохоор Selena-д амар атаархаад тэгээд амар сонин үйлдэлүүд гаргаад хүмүүсийн анхаарлыг яг өөр дээрээ татаж эхэлж байгаа юм шиг надад санагдаад байгаа. Hailey Justin-д нөлөөс юм уу үгүй юм сайн мэдэхгүй заяа. Justin эсвэл Hailey-д нөлөөсөн юм уу өстой сайн мэдэхгүй заяа. Яг энэ хоёр яг гэртээ юу ярьж, орондоо юу ярьдгийг нь бол угаасаа хэдүүлээ мэдэхгүй штэ. Тэгээ тийм болохоор энэ хоёр бол яг л нэг тийм яг юм худлаа кино, драма үүсгэж ингэж хүмүүсийн анхаарлыг өөр дөрөө татаад байгаа юм шиг надад бол яг нэг тийм мэдрэмж төрөөд байгаа. Hailey бас одоо Selena Gomez-тэй адилхан одоо гоо сайхны компанитай штэ. Гоо сайхны бүтээгдэхүүн зардаг тийм компанитай. Тэр компани бас жоохон юм эхлээд гарахтаа ер нь бол бас жоохон ингээд амар асуудал тарьж исэн байгаа байхгүй юу. Summer Friday гэдээ бас юм гоо сайхны бүтээгдэхүүн зардаг юм компани байгаа байхгүй юу. За тэгээд энэ Summer Friday-гийн одоо яг юм бүтээгдэхүүнээ гаргаж байгаа юм бүтээгдэхүүнийхэн савлгаа, бүтээгдэхүүнийхээ зургийг авч байгаа тийм aesthetic гэж ярьдэн шүү дээ. Бүрдүүлсэн орчин зураг авалт нь ерөнхийдөө бол амар адилхан байна. Энэ зураг болохоор бас айгүй тийм хуулбарлсан юм шиг мэдрэмж төрүүлж байгаа. Ихэвчлэн гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг чинь ингэж мингээл ахуулдаг штэ. Тэгээ яагаад заавал нэг ингэж яг энэтэй адилхан яг ингэж ахуулсан байна вэ? Сэжиг төрүүлж байгаа байхгүй юу? Энэ зураг бол угаасаа яалтж аргагүй бүр ингээ хуулбарсан гэдэг нь угаасаа ойлгомжтой байгаа байхгүй юу? Хамгийн эхний угаасаа яг санааг гаргаж ингэж авсан компани нь болохоор Rode биш, Summer Fridays гэдэг энэ компани байгаа байхгүй юу? Энэ бас амар сонирхолтой заяа. Энэ болохоор одоо энэ lip gloss-ны өнгнүүд нь хүртэл төстэй заяа. Тэгээд энэ одоо lip gloss-ийн одоо энэ савлгааных нь хэлбэр нь хүртэл амар төстэй байгаа. Тэгээд дээрэс нь энэ нөгөө нэг lip gloss-ныхаа бүтээгдэхүүнийхаа ингээд зургийг авч байгаа байдал нь ч гэсэн ерөнхийдөө бол амар төстэй юм шиг танарт санагдахгүй байна уу? Rode гоо сайхны бүтээгдэхүүн анх гарч байхдаа амар асуудал дагуулж исэн. Амар олон үйлчлүүлэгчдийн одоо ийм сөрөг сэтгэгдлийг авч исэн заяа. Яагаад вэ гэхээр гоо сайхны яг энэ алдартай бүтээгдэхүүнүүд нь байгаа штэ. Яг нэг хэсэг бүтээгдэхүүнүүд тэрийг авсан эмэгтэйчүүд ингээд ийм үнэр нь амар муухай юм муудсан юм шиг хөгдөрсөн юм шиг юм үнэртэй байна гэж комплейнцэн байгаа байхгүй юу? Амар олон имэйл бичээд залгаад тэгээд ерөөсөө ингээд ревю бичсэн ч гэсэн ерөөсөө ямар ч хариу өгдөө байсан гэдэг жаа байхгүй. Тэгээд яванда хэдэн сарын дараа тэр нь өөрчлөгдөөд үнэрэндээ чанарандаа бас ингээд анхаарал хандуулж эхэлсэн. Хэлээ болохоор нэг ярилцлаган дээрээ одоо миний одоо энэ нөгөө нэг компани авч явах үүрэг нь болохоор ингэж байгаа байхгүй. My role in the brand continues to be creative director, so the packaging, the aesthetic and all the branding are the things that I stay focused on гэж байгаа байхгүй юу. Тэгээ энэ нь болохоор угаасаа яг ойлгомжтой байгаа шүү дээ. Компанид гүйцэтгэж байгаа гол үүрэг нь болохоор ийм бүтээлч захирал байх, савлгаа болон савлгааны орчныг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг дээр би маш анхаарал хандуулдаг гэдэг жаа байхгүй юу. Тийм. За тэгээд Better Business Bureau гэж одоо нөгөө нэг компаниудын гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд үнэлгээ өгдөг ийм компани гэдэг юм байна л да. Компани ч байх уу ийм газар байдаг заяа. BBB гэд Better Business Bureau гэд. Тэгээд энэ дээр болохоор одоо Hailey-гийн гоо сайхны бүтээгдэхүүний брендэд үнэлгээ өгсөн үнэлгээнд болохоор нэлээд доогуур заяа. Энэ одоо хидэд бичигдсэн байлаа. Тэгээ F үнэлгээ авсан гэдэг жаа байхгүй юу. За тэгээ мэдээж хэрэг одоо ингээ F үнэлгээ авсныхаа дараа Hailey яг үнэхээр яг
бүтээгдэхүүнийхээ чанарт анхаарч эхэлсэн гэдг нь одоо мэдгдсэн. Тийм тэгээд бас Justin-ы басны гаргасан амар тэнэг үйлдэл нь заяа. Надаа ерөөсө таалагдаагүй үйлдэл нь болохоор Benny Blanco ингэж одоо нэг шордож байгаа юм шиг ингэ яжалж байгаа юм шиг юм бичлэг хийсэн байсан. And you got to get it right now. And if you don't get it, you can't get it anywhere else. You can only get it on Complex. Don't even try to go anywhere else and get it because you can't. You got to get it on Complex right now, right now, right now. Do it. Just do it. Just fucking do it. I swear to God, you're not gonna do it. You're not gonna fucking do it, bro. You're not gonna do it, you freaking idiot. You're not gonna do it. Benny Blanco болохоор одоо энэ нөгөө Hollywood дундаа амар том хөгжмийн продюсер байгаа байхгүй юу? Justin Bieber-ийн 2-3 дуун дээр одоо ажиллаж исэн. Тэгээд Selena Gomez-ийн бас өмнөх 2-3 дуун дээр ингэж ажиллаж исэн юм том продюсер байгаа. Benny Blanco энэ нөгөө Justin Bieber, Selena Gomez хоёрын харилцааг ерөнхийдөө бол угаасаа мэддэг байсан. Гэхдээ тэр хоёрын дундуур ерөөсөө ямар нэгэн байдлаар ингэж салгаж барьж ороогүй байгаа нь амар сайшаалтай байгаа байхгүй юу? Бага байдал яг өөрийгөө авч явж байгаа байдал нь нэг тийм зөв хүн байгаа байхгүй юу? Одоо Selena-д ингээд хайртай гэдгээ бүр ингээд хүчээр тулгаад байхгүй. Benny болохоор зүгээр Selena-г ингээд амар хайрлаад байгаа. Тэгэл ингээ ерөөсөө юу ч хүлээхгүй зүгээр л ингээ би чаана хайртай чи бол миний бүх юм гэл ингээл амар гоё хайрлаад байгаа заяо. Тэгэл нэг амар гоё нэг тийм кул болох гэж ингээ нэг хичээдгүү зүгээр яг л ингээ өөрөөхөөрөө байдаг. Чаддаг юмаа угаасаа тултал нь хийж чаддаг гэдэгт өөрөө бас амар ихтгэлтэй байдаг бах. Selena-г одоо ингэж бөмбөрүүлж байгаа нь бол бас ингээд маш олон хүмүүсийн хайрыг бол татж байгаа. Тэгээд ийм байна. Энэ хоёр гэр бүл хоёулаа хоёр талдаа зүгээр ингээд аз жаргалтай байх боломжтой заяа. Тэдэнд юу байна? Алдар нэр байгаа, баян тэгээд бүгдээрээ л одоо сайхан царайлаг залуу хүмүүс штэ. Тэгээ яад ингээд тэнэгтээд ингээд би биенийхээ урд хойно орох гээд ингээд үзэлцээд байгааг бол би ерөөсөө ойлгохгүй байна. Justin Bieber одоо л тэгээд угаасаа дөнгөж төрсөн яран болцоход одоо ингээд галзуураад байгаа галзуурлаа одоо хизээ зогсоохыг би мэдгүй, таач мэдгүй, одоо хинч мэдгүй. Одоо тэгээд эднэрийн драма тэгээд цаашдаа яаж үргэлжлэх юм бол одоо бас тэр бас их сонирхолтой. Гэхдээ ингээд одоо энэ одоодын амьдралыг яриад зогч бас сонирхолтой шүү дээ. Эдгээр одоо яаж одоо ингээд амьдралаа яаж одоо ингээд авч яваад идэв. Яаж ингэж гоё драма үүсгээд идэв. За тэгээ өнөөдрийнхөө бичлэгийг маш гоё ийм тайван энгийн байлгахыг хүслээ, бодлоо, тэгээ хичээлээ.